үндэсний эдисийн гений хувьд бол бидэнд харагдахгүйгээр маш хүчтэй галтуул шиг бий бол тесрэлт болж байна гэж харж байгаа. Дэлхийн материаллык хөгжил чинээндээ тулж Азууны давхрах цоорч агаар ус бохирдон бетонын жингл газар дэлхийг эзлэн дартагтаа тулсан дэлхий бидний зүг хараа сунглаа. Дэлхийн над руу харсан харц намайг өөр рүүгээ харахад хүрлээ. Энэ мэтийг ярьсан хүмүүсийн үгээрээ үйл хэргийг нэгтгээд ажил хэрэг болгоно гэж зорчсон те. Энэ ажлын маань үрдэн гарвал ямар том агуу үйл хэрэг болох вэ те. Хүн бос төрсний хэргийг үгээр хийх юм харж байгаа учраас энэний гам бол ямар ч байсан чадлынхаа араар болохоос нь болохгүй дөрвөлжүүлэхээс аргагүй болж байна те. Тэгэхээр энэний өмнөх цоврал маань өөрөө үнэхээр тэр хүн төрөлхтнийг засан тохинулна гэх юм бол юунаас нь зас тохинулах юм бэ гэдэг юм хэлсэн байгаа те. Тэрний өөрчлөлт зэрэг Тэнэглэлд мөрөг хүй. Тэнэглэл гэж юу болохыг бид мэдхээс нааш ухаан гэж юу болохыг яаж мэдэх юм? Хэрвээ бидний соёл тэнэглэлээр туйлшраад байгаа юм бол бид тэнэглэл нь аюултай гэдгийг мэдээд байгаа хэрнээ туйлширсаар л байгаа юм бол тэрнийг нэг үзэгдэл хэмээн судлах нь зүйтэй юм биш үү? Тэгж байж л аюулаас урдсан сэргийлж чадна. Гайхалтай. Гэвч тэнэглэлийн тухай ном маш цөөхөн байдаг. Ухаан эсвэл тэнэглэлийн тодорхой томьёоллыг би хинээс сонсож байгаагүй. Тэнэглэл дээр туйлшраад байна те. Бид нар энэ туйлшрлаа үүн дээр туйлшраад байгаагаа мэдсээр байгаа хэрнээ үүнээс гарч чадахгүй байна гэдэг чинь бид нар энэ тэнэглэл гэж юу юм бэ гэдгийг судлах ёстой байсан байна. Гэтэл энэ талаар ном биднэрт даалгах байна гэж шүү дээ те. Тэгэхээр чи яаж байх юм бэ? Бид нар ч өөрсдөө анханасаа түүхэн ямар үлээ те. Энэ тэнэг үйлдэл байна шүү гэдгийг анхааруулж сануулж байсан тэн цэцэн мэрэгдэн мэрэг ухаантандаа яаж хандаж ирлээ те. Жишээлбэл Сократ байна те. Я буду защищаться. Я буду защищаться не ради себя, а ради вас. Чтобы вы, призванные осудить меня на смерть, навсегда не лишились разума, посланного вам богами. Энэ тэнэглэл гэдэг юм чинь эхлэл цэг нэнд юм байна. Тэгээ энэний төгсөг эцэстэн туйлдаа юу төрөх вэ гэдгийг монголчууд ингэж тооцоолжээ. Гэдэг тэр тооцоол руугаа орё гэдэг зүйл дээр гол нь яриад байгаа шүү дээ, тийм. Ягаад тэгэхээр зэрэг тэр барууныхан чинь тэр ухаантай мэрэгдээ ингээд үнэн мөнийг хэлсэн, тийм. Цэцэн мэрэгэн ухааныг хэлсэн тэр болгоно түүж устгаад философи гэдэг бол хамгийн амин талтай ажил юм а гэдэг одоо шинэ цэцэроны үг нь, тийм. Тэгэхээр чи монголчууд харин тэр үе чинь яаж байсан бэ гэхээр харин тэр цэцэн мэрэгдээ чинь цуглуулаад, тийм. Онлын мэтгэлцээ явуулаа тий. Тэндээс хамгийн цэцэн мэрэгэн юу байх вэ гэдэг ухааныг шалгаруулж байсан байна гэдэг чинь тэд нар чинь жинхэнэ одооны хүн төрөлхтний хайж байгаа юм тэр үед хайгаад олцсон байна гэсэн үг шүү дээ тий. Үүн асууж хүмүүс тэнэглэлдээ хүрэх үү тий. Энэ тэнэглэлийн туйлцыг эстэй юу төрөх үү тэр нь хязээ байх уу тэрнээс нь яаж авах гэх мэтийн арга техникийг боловсруулж ясан энэ үйл ажиллагаантаа орё. Эний тулд яах вэ гэдэг юмыг л гол нь тэр цувралуудаар хийсэн байгаа шүү дээ тий. Хүн байгалийн зам ёсны хууль. Эсвэл одоо бидний яриад байгаа сав шамын хуулиас холдох тусмаа тэнэглэл рүү ойртдог байхгүй. Хичнээн энэ хуулийг хол хайж явсан байна. Төчнөө тэнэг замаар хол явцсан байна гэсэн үг. Бидний өөрсдийн бүхэлдэг байдал дэлхийн бүхэлдэг байдлаас хамааралтай ойлгосон цагт бид жинхэнэ утгаар нь хайр гэж юу байдгийг ухаарна. Чамайг болон бусдын нэг бүхэл зүйлийн нэг хэсэг гэж хүлээж авдаг хайр. Бүхэл зүйлийг ямар ч шалтгаан тоочихгүй. Чамайг өөрийн нэг хэсэг гэж хүлээн авна. Учир нь бид нэгэн бий. Одоо бид нар харин барууныханд тэнэглэл гэдгийг ойлгуулахын тулд бид нар хажууч нь ийм ухаантай ард түмэн, ийм ухаантай үндэстэн байна гэдгийг илүү тов ойлгож гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу Монголоо. Тэгээд харин тэдний бүр харах өнцгийг бүр илүү нааш нь татах ёстой байхгүй. Тэгвэл тэдний тэнэглэл гэдэг юм байна, ийм юм байсан юм байна. Одоо бид нэр явах зам энэ үндэстэй юм байна гэдэг ийм л юм харагдах байх гэж бодоод тэгээд шоо Монголынхоо тухай яаж илүү гаргаж, яаж илүү дөвөлгөж,
яаж илүү бүгдөө тэрийг үндсээрээ ойлгож оюун санааны хувьд энэ дээр нийгмэл байдал өргөх гэдэг ийм л юм руу миний зүг чиг бол хад яваад байгаа. Одоо нэгдэх цаг иржээ. Манай хуучирсан систем нургуунж байна. Бид дэлхийн нэгдсэн тогтвортой системийн төлөө хамтдаа ажиллах ёстой. Тэр нийгэмд бүгд бие биенийхэн төлөө ажилладаг бөгөөд бүгдээрээ эрх чөлөөтэй байна. Гэтэл монголчууд чинь тэр цэцэн мэрэгдэн бүгдийг цуглууллаа тий. Энд хүн төрлөختнийг дэлхийн ертөнцийг яаж нэгэн гэрэл мэт амар амгалан жаргах вэ гэдэг зүйл дээр ухааныг оролдууллаа шүү дээ. Тэндээс яах вэ гэхээр зэрэг тэр ном садгаа ном содроо солилоо. Өөрөөр хэлбэл бид нар Монголын ард түмэн, Монголын хаад ард түмэн бүгдээрээ тэгш хэрэгтэй байсан шүү дээ. Бүгдээрээ эскигэрт бүгдээрээ эзгүй хэрээр аглаг хэрээр тэр эр хүний жаргал хамг энэ ертөнцийн жаргал юу гэдэг тэр бүхнийг эдлээ явж байсан те. Ингээд энэ жаргалыг хамаг амтнд хүртээмжтэй болгохын тулд те. Өөрөлдвөл нэгэн гэр бүлэнд бүгдээрээ энэ сайхан аз жаргалаар жаргахын тулд яах вэ? Гэ тэр мэдлэгийг эзэмшлээ шүү дээ те. Тэрнгээр зэвсэглэлээ те. Энэ мэдлэгээр зэвсэглсэн энэ зэвсэглэлээр бид нар 20 дугаар зуунд дахиад гарч ирлээ шүү дээ. Дэлхийн тавцан дээр дахиад гараад ирлээ те. Марч байсан. Бүгдээ залаад ирлээ. Бидний улс өөртөө тусаарс болон мандах. Монгол нутгаас 3 хоногийн дотор гар тугай. Экүрэнд сууга хар шар төмөн олон хийгээд Орос, Төв дэргэн, Хариат ба Хариат ус олон нийтэд ухуулан зарлах тун, новтолгон одохтун. Тэгээ өнөөдөр 21-р зуунд бид нар энэ мэдлэгээрээ бид нар хүн төрөлхтнийг дагуулах юмаа гэдэг тэр юм лүндэнгээ буулгаад те. Тэр дагуу бид нар өнөөдөр сэрлээ. Өнөөдөр бид нар энэ код нь мултарлаа. Бид нар аврах юмаа гэдэг энэ сэрхүү ингээд 2006 оноос ингээд идэвхжээд эхэллээ шүү дээ те. Энүүнийг болохоор зэрэг барууныхаа энэ монголчууд нийгмийн зохион байгуулалтын технологи гэдэг юмыг нэвтрүүлсэн юм байна. Бид нар бол материалын технологи нэвтрүүлсэн юм байна. Ягаад тэгэхээр тэр улсууд чинь нөгөө нэг эзэн хааныхаа эрхэм бэг хангахын төлөө үдцсэн байгаа шүү дээ. Бүх ур ухаанаа тэрэнд ажиллажсэн байж байгаа. Энэ чинь тэнэг хэрэг шүү дээ. Энэ хэнийг нэр хэмээг хангахын төлөө чи ингэж зарагсал боочлогдож яддаг шин тэнэг хэрэг шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд зүйтэй ухааныг сануулчихсан, ойлгуулчихсан ухаантнуудаа ингээд татсан шүү дээ, тий. Тэгээд энэ дарлал мүлжлэгдэн дасан зогссон тэрийн дарлалч мүлжлэгт энэ ухаанаа улам наривчлан боловсруулсан. Энэ юм чи өнөөдөр эцсийн үр дүнд өндөр хөвлөөр зэрэг нэгэнтээ дайны нь улам бүр аюултай болж байгаа бол дайн дайжингаа болох хэрэгтэй гэдгийг бүгд ойлгож байгаа. Тэнэг хэрэг шүү дээ. Би биений ална гэдэг чинь. Гэсэн ч бид дайн хийсээр л байгаа. Нийлээд ч дайныг зогсоож чадаагүй. Үнэхээр тэнэг байгаа үст. Бид тэнэг гэдгийг ч мэдэж байгаа. Тийм ээ. Ухаантай байх тусам тэнэг. Тэгээд тэр тэнэглэлд бүх үйл ажиллагаа үйлчилж байна тий. Энэ бүх үйлчлэгээ үйл ажиллагаа чинь биднийг хөгжил биш мөхөл түргээд байна гэдэг юм тэд нар сая олоод харчлаа штэ. Тэгвэл монголчууд чинь тэр үед чинь яаж исэн бэ гэхээр зэрэг харин ч тэр ухаант мэрэгдийг цуглуулж байгаад аль нь илүү цэцэн мэрэгэн ухааныг намулж өгнө вэ гэдэг сонгон шалгаруултыг явуулж байсан. Тийм ард түмэн юм чинь тэр ард түмэн юу хийсэн байх вэ гэхээр зэрэг тэнэглэлийн эхлэлцэг ухааны эхлэлцэг гэдэг тэнэг чинь тодруулсан байна шүү дээ. Тэгээд тэр тэнэглэл чинь өөрөө эцэстээ явсаар байж байгаад юунд төрөх вэ? Ямар байдал төрөх вэ? Хизээ төрөх вэ гэдэг тэр он цаг тооцоод он цагийг гаргаад тооцоол бүх юм хийчихсэн. Тэрнээс нь бид нар яаж гаргах вэ гэдэг тэр технологиг боловсруулчихсан тий. Нострадамусыг ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр үнээр нэг шүлгэн дээр нэг тийм дөрөв мөр байт юм байна. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг тийм сайхан үг байт юм байна. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Энэ тохиолдол эсвэл юу байж болох вэ? Үнэхээр энэ бүхэн тохиолдол биш. Бас санаанд үе бодоод олчихсан, оноо төлчихсэн таамаг төдий зүйлч биш. Үүний цаана ирээдүйн судлалын шинжлэх ухаан, бэлэг оюуны дээд хөгжил, оюун ухааны нөр их хөдөлмөр байгааг Нострадамус судлаачид судлан тогтоожээ. Нострадамус. Истина. Пророчества так или иначе указывают на то, что впереди нас ждет момент, который цивилизации прошлого давно предсказывали. Безусловно, они его боялись и готовились к нему духовно. Ирээдүйг ийм наривчлалтай судалдаг, холын ирээдүйг олон зууны өмнөөс төлөвлөж тооцоолж болдог,
ямар шинжлэх ухаан, ямар технологийн дэвшил байсан байж болох вэ? Монгол хүний хувьд биднэрт шанс байна. Одоо манай нийгэм хөгжихгүй. Та хоёр ч одоо айхтар ирээдүг хардаг хүнээс л асууж байгаа юм шиг л асуугаад байл. Та судлаач хүн. Судлаач нар өчигдрөөс өнөөдөр хүртлийг судлаад байж идэг юм бол судлаач нараар хүн төрөлхтөө яах юм? Тэрийг мэдлээ чалаа байлаа чалаа. Бид хоёр юуг асуух гэдэг нь энд өчнөө хүн үзэж байгаа. Одоо тий яах юм бэ? Өнөөдрийн хүртэл хүн төрөлхтний хараахан таньж мэдээгүй судлагдсан гэвэл чухам нэ. Гэвч яагаад ирээдүйг судалдаг шинжлэх ухаан хүн өөрийнхөө хувь зайг өөрөө мэдэж шийдэж болдог нь хамгийн чухал судлагдах хүн өнөөдрийн хүртэл хүн төрөлхтний танин мэдгүй гадуур орхигдож ирв. Хэрвээ хүн өөрийнхөө хувь зайг өөрөө мэдэж шийдэж болдгүй юм бол тийм танин мэдхүйг эрс сургалах шаардлагагүй юм бол өнөөгийн боловсролын систем юу сургаж өнөө хүртэл хүн төрөлхтөн юуны төлөө ажиллаж хөдөлмөрлөж юунд хүрнэ гэж энэ хөгжлийг байгуулав. Хэрвээ ертөнц хүнийг ухаантай байхыг хүсэхгүй байгаа юм бол хүмүүс яах гэж сургууль сурдаг юм бэ? Миний бодлоор хүнийг бусдын үгэнд амархан оруулдаг болохын тулд дарга нарынхаа үгийг дагдаг болохын тулд олон нийтээр нь сургууль сургадаг болсон байх гэж боддог. Өөрөөр хэлбэл хүнийг тэнэг болгож удирдах гэж л тэр л дээ. Гэхдээ Монголд байдал өөр ээжээ. Монголчууд ирээдүйн цаг дээр түүх хэлэлцэж, зүүн цаг түүнийг гэтлэх өвгдийн гэрээслэн амнаас ам дамжуулан уламжилж 800 жилийн дараа дэлхийг эмээлэн гэлгэндээ авах цагт бид засан тохиолно гэдэг үүрэг хариуцлагыг ааваас хүүд өвөөгөөс ачид үе дамнуулан уламжилсаар их Монгол улс байгуулагдсны түүхт 800 жилийн ойгоон ёслол төгөлдөр өгтөн тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл Монголд ирээдүйн судлалд нэвтрхий хөгжиж монголчууд хүн төрөлхтний ирээдүйг аврахын төлөө төрийн бодлого төлөвлөн хэлэлцэж Монголын төр орчин ертөнцийн аюулгүй байдлын төлөө нэгдсэн зохион байгуулалтанд орж ажиллаж байжээ. Шууд итгэж үнэмшигт бэрхтээ эгэл хүний санаа савнд багтамгүй энэ агуу үйл хэргийг гэрчлэх агуу нэгэн өрн дахинд мэндэлсэн нь өдгөөгөөс 500 жилийн өмнө Францын нэгэн гацаанд амьдарч байсан агуу их зунч Нострадамус ажээ. Тэрээр ийм зогнжээ. Нострадамус предсказывал. В году 1999, в месяце 7, великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов до и после. Марс благоволит им. Докторын хуулиудын зөв нэг хууль юм бий. Юуг нуун тэр нь гарч ир. Юуг далдлан тэр нь далдаагаа гарч ир. Юуг дарах гэж оролдоно тэр нь улам хүчрэгчдэг. Энэ бол огторгон хууль юм байна. Өөрөөр хэлбэл Монголыг яасан ч устгаж чадахгүй. Ямар ч орн устгаж чадахгүй. Орос, Хятад яагаад ч нэг энерги нөгөө энерги устгах чадахгүй юм байна. Энерги бол энерги, тэр бол энерги бол мөнх. Өөрөөр хэлбэл Монгол улс хизээж мөхөхгүй. Энэ бол баттай. Благословенный, все сообщество жаждет вашего возвращения. Возвращайтесь и скажите людям, что я вернусь с небес. В день Павараны. Я вернусь на землю, Будда, и буду ждать тебя внизу, со всеми моими людьми. В день моего возвращения меня можно будет увидеть с небес, земли и ада. Энэ монголчуудын нэвтрүүлсэн нийгмийн зохион байгуулалтын технологи гэж одоо баруун судлаачлаад байна те. А манай залуус хүүхдүүд одоо тэрийг окторгын технологи гэж ярьж байна те. Энэ окторгын технологи байдаг юм байна. Энэ окторгын хуулиар амьдрч чадах юм бол хизэж мөхөхгүй. Бүр өөрт мөнхний аз жаргал тэр диваачинг сэтгэлтэй бий болгож чаддаг юм байна гэдгийг ойлгочлоо. Мэдчлээ. Гэхдээ мэдэрч яг амьдралдаа хэрэгжүүлж бүр 100% хэрэгжүүлж амжаагүй. Монголчууд энэ окторгон технологи хамгийн шилгарсан технологи юуг нэвтрүүлсэн юм бэ гэдэг юмыг дахиад шинжлэх ухааны актив одоо юу гэж үзэж байна те. Шалгарсан технологи. Тэр бүрийг цуглуулж байгаа бүтээлч тэр тэнгэрийн ташуур гэдэг цуглалаа гаргасан байгаа шүү дээ те. Тэгэхээр зэрэг энэ дээр тэнэглэлийн эхлэлцэг нь
юу вэ гэдгийг одоо жишээлбэл одооны шинжлэх ухааны ололт дээрээс гаргасан байж байгаа шүү дээ. А миний хувьд болохоор зэрэг энэ шинжлэх ухааны ололт үнэн байх магадлал юу вэ гэдэг өөрийнхөө судалсан 4 үнээс сургаалаараа шалгаж тэрэн дээрээ одоо тэр 6 7 дугаар анги дээрээс гаргасан байж байгаа тийм. Дөрөвний сургаал юу вэ гэхээр зэрэг 1-р зовлон үнэн гэж яддаг, 2-р зовлонгийн шалтгаан үнэн, 3-р зовлонгоос агжрах, 4-р зовлонгоос агжрах зам мөр үнэн. Зовлон үнэн гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг өнөөдөр хүндрэлтний өмнө тулгамдсан галбаал асуудлууд, хувийн өмнө тулгамдсан бүхий л асуудлууд юу вэ тэр бүхнийхээ жагсааж өрөөд хичнээн чих асуудал байсан. Бид нар ухаан хүндрэлт нь юу ч гэсэн асуудлаа тодруулчих тэр асуудал байгаа нь үнэн л бол та шийдэж чадах нь үнэ. Энийг одоо зовлон гэдэг юм дээр яасан маа гэж улдуурын дээр бол нэлээд тодорхой гаргасан байгаа. За тэгээд энэ зовлон бүхнийг арилгахыг гэвэл үр дагавартай ноцтолдод нэмэргүй шалтгаан нь олж арилгах хэрэгтэй гэдэг. Шалтгаан нь юу юм бэ гэхээр зэрэг 2 төтгөр гэж яддаг. Нэгдүгээр сэтгэлийн нэг төтгөр нь эхний төтгөр нь юм бэ гэхээр зэрэг сэтгэлийн гэм буюу несонсын 5 хор гэж тэ. Энэ несонсын 5 хор юм бэ гэхээр нэгдүгээрт мунхаг зовлон бүхэн мунхагаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл энэ тэнэглэлээс чинь бүх юм үүдээд байгаа юм биш үү гэж өнөөдөр хүндрэлттэй болж хараад байна шүү дээ тэ. Тэгвэл бурхны шашны хувьд бол нэгдүгээрт бүх зүйл мунхагаас үүдээд байна. Өөрөөр хэлбэл тэнэглэлээс үүдээд байна гэж хэлдэг. Энэ тэнэглэл нь юу юм бэ гэхээр зэрэг нэгдүгээрт хоосонч нарт мунхарсан мунхаг, хоёрдугаарт үлийн үрд мунхарсан мунхаг гэж. Хоосонч нарт мунхарсан мунхаг гэдэг нь юу юм бэ гэдгийг одоо энэ юугаар шинжлэх ухааны ололт чинь хурж ирсээр байгаа нэг хэд дурангаар харсан чинь та гараа бариад нэг сайдрахаар да. Барихад таны гар хатуу байна. Гэхдээ үнэндээ тийм биш. Хүчтэй дурангаар гараа харавал хэлс хүчний жижигхийл байгааг олж харах байх. Хүмүүс зөвхөн өөрсдийгөө зөвхөн энэ биеэрээ төсөөлдөг. Та энэ биеэрээ өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Хэд дурангаар харахад та эрчим хүчний бөөгнөрл юм. Энэ энергийг бид нэр эрхшээснээр орчлын ертөнцийг эрхшээх юм байна те. Би зөвхөн хүсэл мөрөөдлийн талаарх бодлуудын тухай эсвэл галзуу төсөөлийн тухай яриаг байна. Би гүн гүнзгий ойлголтын талаар ярьж байна. Квантын физик энэ нээлтэнд анхаарлаа хандуулж эхэлж байгаа. Бодол төсөөлөлтөө өөрийн болгоогүй цагт дэлхийн ертөнцийг өөртөө авч чадахгүй гэж бид хэлдэг юм. Үйл үрд мунхарсан мунхаг гэдэг нь юм бэ гэхээр зэрэг бидний бодлын хүч бүхнийг зохицуулж яадаг юм байна. Хүн хамгийн гол нь бодлоо сайн барьж, жоохон юу хүсэж байгаагаа ухаан санаандаа шингэж өгөх ёстой юм л да. Тэгэж ядвал хорвоо ертөнцийн хамгийн хүчрэг хууль болох татгүчний хуулийг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Өөрийгөө хэн гэж бодно уу? Тийм хүн болохоос гадна тэр хүсэж байгаа зүйлийг өөртөө татна гэж ойлгож болох юм. Бид нар зөв сайн бодлыг, эерэг бодлыг бодох юм бол бидний амьдрал аз жаргалтай байх юм байна. Бид нар томыг зорж чадсан цагт тэрэндээ хүрнэ гэж бодсон цагт бидний амьдрал эрч хүч дүүрэн байх юм байна те. Хэдий том зориг тавин тэрэндээ бид нар хүрч чадах юм байна. Хамгийн гол нь бид нар түүнийгээ зорж бодож тэрэндээ итгэж тэрийг төсөөлж чадсан цагт тэр ёсоор энэ орчин ертөнцийн өөрөө таны төлөө үйлчилж яадаг юм байна. Гэх мэтлэн дээр барууных нэг хийсэн дээр кинон дээрээс гаргаад бодол санаандаа шингээсэн зүйлийг гартаа атгана гэсэн үг. Энэ бодлого зарчмыг 3 үгээр тайлбарлаж болно л доо. Хүний бодол, биелдийн. Дахиад хэлье. Хүний бодол, биелдэг. Хүний бодол тодорхой хэлбэлзэлтэй байдгийг хүмүүс мэддэг. Бодол бүр хэлбэлзэлтэй байдаг. Бүх бодлыг хэмжиж болдог юм. Энийг олж мэдээгүйгээсээ болоод яадаг вэ гэхээр зэрэг энэ зөвхөн биеэ эрхэм үзчихдэг те. Би гэдэг энэ зөвхөн энэ бие юм байна. Тэгээ энэний материал хэрэгцээг хангахын тулд бодоод сэтгэгээ явуулчихлаашин зэрэг энэ чи юу болдог вэ гэхээр зэрэг буруу үслийн нэг бол болдог. Энээсээ болоод юу болдог вэ гэдэг дахиад цааш нь энэ зөвхөн материал хэрэгцээгээр хүний сэтгэл оюун хандаггүй. Энээсээ болоод яадаг вэ гэхээр зэрэг ханахгүй юм чинь ямар нэгэн байдлаар ханамж идэлэх гээд улам хүсэл тачаал нэмэгддэг. Эндээсээ болоод энэ хамгаалцах нөлөөлөл үлддэг хамгаалцах юмар энэлдэг тий. Гэхмэчлэн биеийн бие гэж үзчээ тий. Энэ биедэл хэрэгтэй хоол авч бусад юмыг хангах гээд ингээд ажил ачааллуулаад ингээ явдаг нь эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ?
Тэгэхээр зэрэг дахиад энэ мунхагаас үүдэх үр дүн нь юу байх вэ гэдэг дахиад илүү наривчлалтай гаргасан байдаг байна. Жишээ нь шалтгаан зохиолдох үүрэгчлэр зэрэг башир цусар зантай болдог. Эзэн дүр гэдэг нь тухайн цаг үедээ нөлөөлөх юу те. Энэ юу вэ гэхээр зэрэг сав ертөнцийн ариун үгээр эрхэм бүхний их ундрагыг таслана гэдэг. Энэ эрхэм бүхний их ундрагыг таслаад ийм аюул төрөх он цаг нь хизээвэ гэдгийг л хамгийн гол нь монголчууд тооцоолж чадсан ба те. Тэгээд энэ тооцоол дээрээс өнөөдрийн энэ хүндрэлтнийг яаж авах вэ гэдэг тэр технологиг нэвтрүүлж чадсан тал монголчуудын гайхамшиг оршиж байна те. Улс төрчид бус технологи л асуудлыг шийддэг шүү дээ. Улс төрчид асуудлыг шийдэж чадахгүй. Ягд гэвэл тэд яаж шийдэх ёстойг мэддэггүй. Өнөөдөр маш цөөхөн хүмүүс зогсоод үнэхээр тэдний амьдралыг юу сайжруулж байгааг ойлгодоггүй. Мөнгө үгүй л болов. Та мөнгө идэж чадахгүй, эсвэл машиндаа хийж асаах боломжгүй. Улс төр юм уу? Улс төрчдийн хийж чаддаг ганц зүйл бол хууль баталж, төсөв гаргаж, дайн зарлахаас өөр юу ч чадахгүй. Шашин уу? Мэдээж үгүй. Шашин материаллык бус сэтгэл санааны дарамтанд орсон хүмүүст туслахаас өөр юу ч хийж чадахгүй. Хүмүүс бидний эзэмшдэг цорын ганц баялаг бөгөөд бидний амьдралыг дээшлүүлдэг ганцхан зүйл бол технологи юм. Технологи гэж юу вэ? Технологи бол биднийг алхахаас илүү хурдан явах боломж олгодог. Технологи бол хараа муутай хүмүүст харах боломж олгодог нүдний шил. Ингээд энэ нийгэм улс төрийг судалсан шинжлэх ухааны хэлбэртэй юм баруун анхудаа гарч ирж ирсэн болол те сайткаст хөдөлгөөн тэгэл дэр венера төсөлгөл те энэ бүх хүмүүсийн материал хамрагдаж те тэгээд эндээс юу гарч ирж байна вэ гэхээр зэрэг өнөөгийн хүндрэлтний хөгжил мухардалд орчлоо те цаашдын энэ дэлхийн улс төрийн үзэл санаа мухардалд орчлоо ингээд байгаль экологийн суурил за тэгээд энэ хүмүүсийн хүндрэлтний тэнэглэл ямар хэмжээнд хүрч рүү энэ бүхнийг шинжлэх ухаанчаар судалж байгаа энэ нэгдлийн энэ зүйлээс болвол мөхөл сүрэл бол бодит байдал болчлоо гэдэг зүйл нэг талд гарч ирж байгаа. Тэгвэл нөгөө талд энэ байдлаас мөнгө тэнгэртэн монголчууд аварч гаргана гэсэн шинэ улс төрийн өвчин Монголд гарч ирээд тодорхой хэмжээгээр давалгааж олныг хамарчтай 2012, 10, 11, 12 онуудад яг Монголд ямар онцгой оюун сэтгэлгээний ямар өөрчлөлт гарч ирэх гэдгийг одоо жишээлбэл дээр Монгол тулгатны 100 чухал сэдвийн одоо тэр тэнгэр үзэл нэвтрүүлэг хөгжлийн тухай нэвтрүүлэг энэ болгон дээрээс бол монголчуудын оюун санааны өөрчлөлт ийм өөрчлөлт орж ирлээ. Энд гол үүрэг гүйцэтгэсэн ийм хүмүүс байлаа. Тэгээд энэ хоёр явдал нэг талд хямрал мухардал бодит байдал нөгөө талд монголчууд аварна мөнгө тэнгэртэн монголчууд аварна гэсэн хүчин гараад ирсэн бодит байдал болчихсон тийм. Тэгвэл энэ хоёроос дээрээс бол үний юм уу тийм. Энэ үнийг шалгах хэрэг гарч байгаа. Энэ үнийг бол нэг талд бол домог зүйгээр тэгээд Нострадамус судлалаар тийм гаргаж ирж байгаа учраас энэ бол Нострадамус судлаачдын хийсэн баримтат кино тэр судлаач эрдэмтдийн дүн шинжилгээ бол нэлээд байр суурийг эзэлж байгаа. Тэгээд мөн энэ мөнх тэнгэртэн монголчууд гэдэг мөнх тэнгэрийн утга учирыг тайлсан Монгол Монголын суух хаантнуудын яриа бүтээлүүд бас нэлээд байр суурийг эзэлж байгаа. Энэ дээрээс бол гол нь миний хувьд буддизм судалж байгаа миний хувьд бол 4 үнний сургаалаараа үнэн худлыг баталсан тийм оролдлогыг хийсэн зүйлүүд бол хамгийн дийлэх байр суурийг эзэлж байгаа. Ингээд бол энэ загсны эрен гэдэг юм бол материаллык технологи шинжлэх ухааны эрен байсан бол одоо нийгэм судлалын технологийн эрен үе гарч ирэх ийм дүр зураг бол энэ судалгааны бүтээл энэ бидний энэ хийсэн цовруулуудаас бол тодорхой болж гарч ирж байгаа юм аа. Бид хүний ухамсарт том хавсгал хийх нь ямар чухал болохыг олж харж байна. Хямрал гэдэг бол оюун ухаан дахь хямрал байдаг. Энэ хуучин тогтсон хэв маяг загваруудыг ёс заншлыг хүлээж авч чадхааргүй болсон ухамсарын хавсгал юм аа. Та нар миний юу хэлэх гээд байгааг мэдэж байгаа баха. Бид өөрсдийнхөө нэгдмэл гэдгийг мэдсэн цагт зэрзэвсгийн үйлдвэрүүд яах вэ? Эдийн засаг дотроос нь задарна.
Одоо ч гэсэн эдийн засаг худал хурамг байдлаар урагшилж байгаа. Үүнийхээр инээдтэй зүйл болно шүү дээ. Төрийн албад бутран унж байна. Тэд зөвхөн хариу нэхээгүй хайр, нэгдмэл байдлаас айдаг. Тэр монголчууд бол энэ хүн төрөлхтнийг аварнаа. Дэлхийн ертөнцийг аварнаа, хамгийн аварнаа гэдэг ийм том зорилгыг тавьсныхаа үр дүнд тэр их аз жаргалыг эдэлж Монголын хамраа Монголон гэдэг хаач байхгүй тэр хамраа Монголон гэдэг хөгөлжтэй ингэж чадсан юм байна гэд энэ болгоныг бол бид нар тэр сурлууд дээр юм бол ер нь их сурвалж нотлогоотойгоор тий гаргасан байгаа шүү дээ. Тэгээд онлын хувьд бол за шинжлэх ухаанаар нь бол шинжлэх ухааны өнөөгийн шинжлэх ухааны юунуудыг гаргаа тий. За тэгээ энийг бурхан шашинтай ингэж нийцэж байна гэдэг юм гаргаа тий. Дахиад энэ үннийг практик дээр гаргасан байгаа шүү дээ. Практик нь юу вэ гэхээр зэрэг зөвхөн энэ биел жаргачих хэрэгтэй байна гэдэг одоо нөгөө хаадын юу ордны амьдралыг гаргасан байгаа шүү дээ. Тэр олон тайгнуудаар миний амь насаа хамгаалуулж гал тий. Тэр олон тайган отож эрүүл мэндэд хамгаалуулж гал тэр олон тоогоочмаар зөв сайхан хооллож гал тий. Ингээд тэр хаан жаргачих гал үзээд байдаг. Гэтэл тэр хаан шиг зовлонтой тэнд байхгүй тий. Тэр бол болгох нь эргэл өөрийг нь хорлож гал хөнөчих гал тий. Тэгээд тэр хаан шиг өвдөж зовсон амтан байхгүй тий. Гэтэл нөгөө талд Монголын хаад байна тий. Тэр бүх юм байхгүй ард иргэдтэйгээ адилхан л эсхий гэрт адилхан л эзүүгээрээр ингэж явж байсан. Тэгтэл тэр Монголын хаад өнөөдөр хүн төрөлхтнийг ийм аюул тэрнэ энээс нь аварна гэдэг тэр бодлого төлөвлөлтийг хэлэлцээ тэр бодол зохион байгуулалтыг хийгээд тэр ёсоор өнөөдөр монголчууд бид нар хүн төрөлхтнийг аварна. Өөр арга байхгүй гэдэг энэ олон зүйлийг ингэж яриад гараад ирж штэ тий. Өндөр гений бол 8 ирээдүйг үзүүлсэн бошиг гэж байдаг. Тэрүүн дээр бол ямар бошиг байдаг юм бэ гэхээр бол ямар ч байсан Монгол орн бол яг нь тусгаар ус болно гэдэг тийм ээ. Миний хүрээ бол том хот болно гэж. Тэгээд миний зохиосон үсэг бол яг нь дэлхийд даяар тарна гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр хүн төрөлхтнийг аврахад юу хэрэгтэй? Ална гэвэл бол зэр зэвсэг хэрэглэн шүү дээ тий. Тэгвэл аврахад юу хэрэгтэй вэ гэхээр зэрэг шашин бол маш их хэрэгтэй л дээ. Яг цэврээр мэдлэг оюун ухаанаар л аврах тий. Бидний амьдралд шинжлэх ухаанаас философоос төрөөс асуугаад хүсээд авч чаддаггүй тэр асуултуудад хариулт өгж явах хэрэгтэй газар байхгүй. Тэгэхээр тэр мэдлэгээр зэвсгэлж эхэлсэн тэр эргэн үеийн хөгжлийг л гол нь бид нар гаргах хэрэгтэй юм байна гэх тий. Тэгээд тэр 5 дугаар ингээ хийсэн байгаа шүү дээ тий. Монголчууд энэтхэг төвдийн их бага арван ухаанд суралцсан судалгуулж шашны олон зуун ном зохиолыг орчуулахын зэрэгцээ өөрсдөө ч бас зохиол бүтээл төрөж байлаа. Ямар ч хачиргүй үнэн бас цэвэр хариу нэхээгүй хайр бодит өмнөний шалгуур болно гэдэгт би итгэдэг. Доктор Мартин Лютер Кинг. Үе олноор хөнөөх зэвсгийг оронд хамаагүй илүү зүйл хийх цаг нь болжээ. Тэр бол үе олноор бүтэх зэвсэг. Бидний бодит зэвсэг бол бүтээл. Амьдралын өөр хоорондоо холбоотойг ойлгох ойлголтоор зэвсгэлж бодит байдал болон нэгдмэл байгалийн хуулиар бид юу ч бүтээж чадна. Нууц хүнд хязгааргүй их бүтээл санаа төрж хязгааргүй их хүч тийхээ хязгааргүй их хайр хязгааргүй их баяр хөөр байна штэ. Энэ бүгд бүхнийг чадна гэж бат итгэсэн хүний оюун санаанаас л гардаг юм. Хүн бодох бүртээ. Нэг бодлоо удаан хугацааны турш бодох бүртээ. Бүтээн төрөх ажлыг давхар явуулж байдгийгаа мэддэггүй юм л да. Бид нэг бүхэл болох ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг хүний туршлага биш, зүгээр нэг туршлага биш, хөдлөшгүй үнэн. Бид ан амьтан ургамалгүйгээр амьдрахгүй гэдгээ мэддэг. 4 элемент байхгүй бол амьдрахгүй гэдгээч мэддэг. Тийм юм бол хизээ энэ бүхнийг тооцоолж сурах юм бэ? Үүндэл амжилт нүгдэж байгаа юм. Бид хүрээлэн байгаа орчинтой хичнээн зөв зохистой харилцаж байгаагаас шалтгаална. Үүнийг хүмүүс маш сайн ойлгох ёстой. Үүнийг ойлгож авмагц баяр хөөртэй болж таашаал авдаг. Ийм л мэдрэмж бидний өнөөдрийн амьдралд дутагдаад байгаа юм. Хүмүүс үүнийг сэтгэл гэж нэрлэдэг. Үнэн чанартай энэ мэдрэмж бидний бие биетэйгээ болон орчин тойронтойгоо холбоотой байгаагаас гарч ирдэг. Энэ л хүн бүрт байдаг тэр бурханлаг чанараа биднийг хооронд нь холбож өгдөг тэр мэдрэмж юм. Бид үүнийг мэдрэх боломжтой. Үнэхээр гайхалтай сэтгэл хөдлөн мэдрэмж. Та үннийг ойлгож авмагц энэ мэдрэмжийг мэдрэх болно. Та үнийг хизээч мөнгөөр худалдаж авч чадахгүй. Зөвхөн хүмүүсийн хоорондын холбоог мэдэрч ойлгож авна.
Нууцыг анхааралтай судалж үзвэл бодлыг хүч, бидний өдөр тутмын хүсэл зорилгын хүч бидний эргэн тойронд байгаа. Бид нүдээ нээж олж харах нь л үлдээд байна. Одоо тэр жинхэнэ ухаан гэдэг имийг бодож боловсруулж тэрийг нэвтрүүлж тэр ухаан дээр үйлдсэн тэр технологи гэдэг тэр алсын удирдлагатай тэр гайхамшигтай юмыг л хүсэн үлээсэн өндөрлөгтөн байна шүү дээ. Будто идет. Ура, ура! Ура, ура! Он идет, Будда возвращается. Да, идет. Ура, ура! Какая радость! Ура! Посмотри, дома! Тэрэнд нь бид нар ийм учиртай юм а гэдэг тэр учир зүг нь гарах гээд л тал талаас монголчууд янз бүрээр сэрэл те. Умра сумртул балах дээдсийн сургаалыг дамжуулагч уудам монгол орны орон дээд богд танилуга учрал барилдалга төгөлдөр очрваны шавинар учин золох хин ёрол өргөн моргё. Тэр бүх үйл ажиллагааг тавьж чадлынхаа хараар нэгтгэл те. Тэгээд энэнийг л одоо энэ дээр дахиад тал талаас нь энийг ингээд бичээд ингээд тойроо ярилцах юм бол энэ хүндрэлтний өсвөлээд байгаа юм аргагүй монголчуудаас гарахаас өөр аргагүй юм байна. Ийм байна шүү дээ. Аргагүй ингээд гихмчлэнгээр ингээд тал талаас нь ингээд батлах гэдэг бүх орлогыг хийлээ шүү дээ те. Тэгээ энэ зүйлээ хамгийн гол нард түмэнд нь хүргээд өгөөчгээд энэ телевизийнхнийг дахиад гуйгаад нэгсэг явлаа шүү дээ. Тэгээ ингээд нэгэнтээ дэмжлэг авахгүй тохиолдол яах вэ? Дахиад ямар ч байсан хоёулаа үргэлжлүүлээд үрдөнгө нь үзхийн төлөө эцсийн үрдөнгө нь үзхийн төлөө одоо энэ насны бүх хэрэгээ үнэлж зориулахаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Хэвлэл мэдээлэл хэрэгсэл хүнийг тэнэг болгож байна. Бүх зүйлийг хялбарчилж байна. Анхаарлыг 20 секундээр л төвлөрүүлдэг болсон. Би олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сэтгүүлчээр ажиллаж үзсэн. Тэд үзэгчдийн тархинд нь тааруулахыг хичээдэг бөгөөд үзэгчийн алдахаас үнэхээр айдаг юм. Хамгийн гол нь уран сэтгэмж. Энэ бол амьдралд орж ирэх зүйлсийг урьдчилан харах боломж. Альберт Эйнштейн. Үндсэндээ бидний өөрсдөө бүтэн бие олж харахгүй байгаад л хамгийн буруу зам руу явах юм чинь тийшээ хөдлөд байгаа байхгүй. Бүтэн биеэр нь харчвал одоо бид ёстой харин зөв зам дээр зогслоо гэсэн үг байхгүй. Бүтэн биеэр нь харна гэдэг маань өөрөө ганцхан махан бие гэдэг маань биш, бидний сэтгэлийн эрчим, бодлын эрчим, хүсэл зорилгын эрчим эргэн тойрон хүрээлж байгаа энэ юм маань бид нар бүрэн олж хардаг. Энийг би яаж ингэж захирах вэ? Яаж би бүрэн эрхшээх вэ те? Сэтгэлээ яаж бүрэн захирах вэ? Тэгжээж биний аз жаргалаа өөрөө яаж бий болох вэ гэдэг имийг бодож мэдхгүйгээсээ болоод зөвхөн махан бие хэрэгцээтэй бүхнийг хангана гэж ингэж бодож хөдөлснөөсөө хүндрэлттэй өнөдөр буруутчлаа гэдгийг хэлээд байна те. Тэгээ ингээд энэ зөвхөн махан биетэй хэрэгцээтэй бүхнийг хангачих юм бол би сайхан амьдрч сайхан болчихно гэдэг энэ буруу бодол чинь бодох тусмаа байдлыг улам хүндрүүлээд байгаа учраас нөгөө барууны эрдэмтэд чинь хэлээд байна те. Энэ бодохгүй болох хэрэгтэй юм байна. Яаж юм бодохгүй болох вэ гэдэг тэр арга техник өөртөө чадлаараа зохион бүтээчгээд тэрийг танилцуулах гэдэг шүү дээ. Би бодлыг үйл явц гэдэг утгаар нь авч үзсэн юм. Эцэст нь огт бодохгүй байсан дээр юм а гэсэн шийдвэрт хүрсэн. Бодол бол аимшигтай зүйл. Харамсалтай нь модноос бууж ирээд хүмүүс өөрийгөө болон өрөөл бусдыг юм бодохыг шаардах болсон. Хар багаас одоо энэ болчлоос чөлөөлөгдөхийн тулд өөрийгөө хүчээр тэнэг болгох шаардлагатай тулгарсан. Өөрөөр хэлбэл юу ч юм болох ёстой гэж. Бодол хамаг муу мухаг авчирч байгаа юм. Тухайлбал загас нүүрс олборлдоггүй шүү дээ. Бас пуужинч зохион бүтээдгүй. Загас зүгээр сэлдэг. Харин ч сайн сэлдэг шүү. Ухаан нь хүмүүсийг муу муухай бүхэн рүү дагуулж байна. Тийм болохоор бодхоо болчих юм бол хамаагүй дээр гэж бодож байна. Өөрийгөө байнга юм бодохоос сэрэмжлэх хэрэгтэй. Миний номонд юм бодохгүй байхад хүргэх 7 алхам бий. Гэтэл чи нөгөө нэг ухаан түнгэдэг шин амтнаас ухаанаараа ялгарч яадаг амтан чинь ухааны гол бүтээл нь бодол байтал энэ бодол байхгүй нэгдэг шин амтантай ялгаагүй болчихно. Тэгтэл нэгэнтээ энэ зөвхөн энэ хязгаарлагдмар юмар өөрийгөө сэтгэгчгээд зөвхөн энэ хязгаарлагдмал юмны төлөө энэ хязгаарг буюу ухааныг ашиглахлаарсан зэрэг байдал улам буруудаад адгууснаас улам дорд орчход адгуус бол ингээд байгальд
хоол орон байраа хийгээд ингээд аз жаргалтай байтал хүн чинь өөрийгөө улам зовоогоод шүү дээ тий. Адгууснаас дор төвшин төрчлээ. Өөрийгөө хөнөөх хэмжээнд төрчлээ. Адгуус амтан үр төлөө хайрлж өсгдөг байтал чинь үр хөвгтэй бид нар үгүй болгох мөхөл дээр авчиад ирлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг дээр баруун нэрдэмтэд бас нэг талаар зөв байгаа байхгүй. Энэ бодолчин л юм буруудахад байна. Тэгэхээр зэрэг яаж бодохгүй байх вэ гэдэг юм өөртөл цөхрөөд орж байгаа байхгүй. Тэгтэл чинь хамгийн гол нь бид нар зөв үзэл би энэ бүтэн бие гэдэг чинь энэ 70% гаднаарх энэ энергитэйгаа энэ орчлон ертөнцтэй энэ энергиээр холбогдож яадаг гэл одоо энэ одооны шинжлэх ухааны бүтээлээ шүү дээ. Ололтой шүү дээ тий. Ингэж бүтнээр нь харсан тохиолдол харин эндээс чинь агуу ихийг сэтгэн бодохтой бодох тусмаа улам хүчрхэгжих бодох тусмаа улам зөвдөхтэй тэр юм чинь эндээс ихэж үүсгэнэ шүү дээ. Нөгөө нэг ухаан тэрнийд ухаан хоёрын эхлэлцэг нь хаана байна гэдэг чинь эндээс гарч ирэх хэрэгтэй. Бид нэр бүтэн бие хэмбэ гэдэг. Бүтэн бие олоод харчих юм бол ямар ч тэнэг хүн ургаж байгаа модыг цэцгийг таслахгүй шүү дээ. Ягаад гэвэл тэднэрээс бид нэр бас энэ 70%-ийнхаа 20%-ийг 30%-ийг тэндээс авч байгаа байглаас. Энийг чинь бас шинжлэх ухаан хэлээд байна шүү дээ. Гэрлэн бие чинь гол тэтгэж яадаг юм чинь байгаль өөрөө. Байгаль ярьж. Тэгэхээр чи монголчууд энэ нүүдэлчин соёлоор явдгийн нэг гол утга учир нь тэр гэрлэн биеийн бүрэн бүтэн байлгал би эргүүлэнх аз жаргалтай эршүүчтэй байна гэдэг юм чинь олоо тарчихсан. Өөрөө ухаан гэдэг юм чинь тэндээс гарах гэдэг. Өнөө бид нэр мунхраад бүтэн бие харахаа мэдрэхэ болчиход байгаа байхгүй. Бидний өвгдөөч бүтэн бие хардаг байсан байхгүй. Одоо эндээс л суралцах гэдэг шүү. Юуны өмнө чи өөрийгөө ямар тэнэг болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгсэн цагтл ухаан орондоо Нэр юу? Та бид нар ч ялгаагүй шүү дээ тий. Улаанбаатар гэдэг ямар том хогийн сав билээ. Ярьсаар ирнэ Монгол ах Монгол соёлын ярьсаар магцаар ирнэ. Энээс ангараа явж чадахгүй шүү дээ. Та шалгаагүй, жавсан шалгаагүй. Энэ Монголоо малчин соёлоо магтанд болдог хэн ч ялгаагүй. Уг нь энэ юмыг Улаанбаатар гэдэг чинь ямар агаараа бохирдлын ямар үйлээ тий. За тэгэл замын төжил за тэгэл тэр чимээ шүүгэн ингээл хог навшгэл тий. Энэ хогийн савыг бол хаяад гарчмаар байгаач. Гэтэл бид нар Улаанбаатараас сугараад гарч чадахгүй байгаагийн гол юу вэ гэхээр зэрэг өнөөдрийн энэ байр сууц хоол ундантаа л ашиглаад байгаа шүү дээ тий. Энийг айдхуу хаяад хамгийн том агуу том зорилгыг өмнө нь тавиад зорилгодоо хүрнэ гэх юм бол жинхэнэ хөгжил энэ юм биш үү тий. Сая орчин үеийн афоризм цэцэн мэрэгэн ухааны цуглуулгууд төврүүд одоо ингээл фэйсбүүкээр явж штэ тий. Энэ мэдтэй уялдуулж ингэж холбоод бид нар энэ цаад гүн гүнзгий учрыг олох юм бол жинхэнэ хөгжил гэдгийг сая олж харсан цагт юунаас болж бид нар энэ буруу зам дээр ингэж туйлшраад идэг юм бэ гэдгийг тэр шинжлэх ухааны үндслэлээр тий. Тэгээд тэр шашны гүн ухаанаар тий. Дахиад тэр практик дээр нотоллоо шүү дээ. Тэр хоёр хаанаар эртний амьдралгууд хоёр хаанаар шилж байгаад одооны амьдрал гэх юм бол тэр 5 тухайн өөс хаантай адилхан тэр олон үйлчлэгээний ажил түвшиглээд жаргачна гэсэн энэ өнөөдрийн ард түмний байдал тий. Тэгээ энэ нь өнөөдрийн бодит амьдрал дээр дахин батлагдаад тахлаарсан зэрэг энэ баталгаатай үнэн мөнийг хүмүүс өөрсдөө таньж мэдхийн аясаар л аяндаа тэр буруугийн туйлаас зөвийн туйл руу шилжих энэ шилжилт чинь ингэж л байж явагдана. Бусдаар бол малчаахаа магтаал байдаг. Энэ гүн ухаан учир ухаан руугаа орохгүйгээр бол одоо жавхлан муу ярьсаар л бах байдаг нөгөө их хуралдаан суугаад нөгөө хоттон шигдсээр л яг тэрнтэй адилхан түм мөн тэрнтэй адилхан ингээ хэдэн жил үргэлжлэх юм те. Тэгэхээр зэрэг энээс гараад үнэхээр л жавхлан энэ үйлрийн бодит хэрэг болгоё л гэж байгаа бол гүн гүнзгий учир шалтгаан руу орооч. Энэ гүн гүнзгий учир шалтгааны айл болох олон жишээ айл болох олон эрдэмтэн талын судалбар шинжлэх ухаанаар ингэж батлаад гүн гүнзгий утга учир нь цаана энэ шүү гэдгийг л бид хоёр энэ тэнгэрийн ташуур нэвтрүүлгээ цувралаараа ингэж талыг эвлүүлж ирсэн эвлүүлэг юм байгаамаа. Энэ эвлүүлгийн тэгээд олонний хүртэл болгохын цагт талаас нь ёстой жинхэнэ шүүн дунгааж хэлцэх явцад жавхлангийн хүсэл бийж Монголын ард түмний хүсэл бийж хүн төрөлхтний нөгөө горилж өдөөж исэн тэр бүх зүйл биелэл болох юм болов гэсэн үг байхгүй. Энэ үндэсний эд эсийн гений хувьд бол бидэнд харагдахгүйгээр маш хүчтэй галтуул шиг бий бол тесрэлт болж ийн гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одооны энэ юу ч бас дахиад нөгөө нууц кинонд байгаа шүү дээ тий. Бид нарын энэ хүсэл зорилгын хүч, бодлын хүч гэдэг юм чинь ингээд бидний гадуур ингээд байж идэг юм байна. Одоо бид нар ганцхан тэрийг олж харах л үлдлээ гэдэг шүү дээ тий. Тэрийг олж хардаг тэр арга технологи нь юу вэ гэдэг юм чинь л одоо бид нарын таны сая хэлдэг тесрэлт гэдэг юм бас чинь гаргаж ирэл танилцуулах нь шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ тесрэлт чинь
амархан хүрээгийн төлөөд маш эрчимтэй яана гэдэг юм нөхцөл бүрдчихлээ шүү дээ. Дэлхийн өрн бид нарыг яг энэ өнцгөөсөө ингээд сонирхоод харуулдаг эхэлсэн юм дээр нь бид нар тэр юмыг гаргана гэдэг чинь жинхэнэ ёстой нөгөө тесрэлтэл гарч ирэх гээд байгаа юм шиг тий. Мэдээч хэрэг. Тесрэлт болно. Бид нар энэ зүйлийг уул нь бол энэ хүргэж юмаар байгаа байхгүй ард түмэнд эрт хүргэж юм байгаа. Хэдийчнээ бол энэ зүйл дээр тооцсон хэдийчнээ гарч ирэх байхгүй юу? Хурдастай юм оновчтой санаа илүү янз юм тэгээд өргөн үрээгээр илүү тодорхой гарч ирэх илүү хурдастай бидний тесрэлтийн үйл ажиллагаа явагдах. Хурдан тэлэлт үүсэх байхгүй юу? Тэгэхээр зэрэг энийг яралтай олны хүртэл болгомоор л байгаа. Энэ дээр бол анхаармаар байгаа. Ялангуяа тэр жавхлан бол одоо над дээр хүмүүс маань хүрээд ирээчээл гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ энийг аваад очиод гэвэл таныг тэгээд байгаа шүү дээ. Тэр хүн яаж хүлээж авах юм? Ямар ч байсан тэр улсын хурлын гишүүний нөлөө байна. Дахиад өөр олон зүйлийн нөлөө байна. Энэ бидний хийсэн энэ цувралыг гаргах хэмжээний юм бол уулын тэр хүнд байх л ёстой шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хоёлаа маргааш нөгөө төр сочсон ч болно гэж хэлсэн шүү. Нөгөө гачууртан байгаа л гэж хэлсэн шүү. Ард түмэн намайг тойрон үрээлдэг бүх хүмүүс ирж уусдаг учирдаг чөлөөтэй байдаг л гэдэг өөрөө ярьж лээ шүү. Та тэр тэн дээр өрөөд очиод ийм учир байна гэж хэлээд үзэхэд болохгүй байхгүй юм байна шүү.